Өнөөдөр аарын даралтын туршилтын тэгээд хэрэглэх хүн бол гэрт олдолцтой материал. За. Зүгээр шилэн аяга. Тэгээд адилхан аяга ойл зүгээр ачаа хэрэглэх. За. Тэгээд ямар ч хамаагүй гол амар сайн хавтгай байх хэрэгтэй. Хавтгай байх хэрэгтэй. Сүрнэ үү? Тийм, сүрнэ хавтгай байх хэрэгтэй. Тэгээд лаа асаагуур байхад болох нэ. Тийм бол. Тэр ямар зорилттой? Энэ юугаа салфеткаа нургаж өгч. Нургацсан байна тий? Тий. Салфетыг нэлээд нойтон байх хэрэгтэй юу? Яагаад нургаж байгаа гэхээр ус нь энэ хавтан тэгээд аяг хоёроо сайн нааж өгч байгаа. Тэгээд усаа барьж татахын тулд салфетыг хэрэглэж байгаа. Зүйтэй. Тэрнээс биш яг энэ хавтгаа дээр бол ус шүрссэн ч гэсэн аяг маань тогтохгүй байх нь шүү дээ. Тогтохгүй. Тий. Заавал харуулах уу? За харуулъя. Тэгэхээр лаалаа. За жоохон цаг гэр. Арай эрцгэрийгээд аваад ирсэн юм уу? Хичээл хэдээс ортээ? Хичээл дуу ихтэй өглөө ортгоо. Уг дуу ихтэй. Ангид бол дуу ихтэй өмөлтгөл хүмүүсийн нэг шүү дээ. Жоохон дараахан баймаар байгаа байлгүй дээ өнөөдөр тий болор иртнэ. За одоо яах вэ? Одоо аяга хүмүүрнэ. За. Энэ үед одоо унтрах хэвээр юу яах хэвээр лээ? Унтрах хэвээр. За тэгээ яагаад унтарч байгаа юм тэрээ сайн яриад. Унтрахаар нь харуулъя тий. За жаа маш хурд хугацаанд унтарчлаа. За яагаад унтарчдаг тайлбарлаад өгөөч. Одоо аяг вакуум орчин бүрдүүлээд тэгээд аяган дотор байгаа агаар одоо галыг асаагаад тэгээд агаар нь багасснаас болоод тэгээд агаар нь гал нь унтарч байгаа. Агаар байхгүй бол гал байхгүй болох нь. Тий. Гал байхгүй болно. Зөө. Хүчил төрөгч. Тий, хүчил төрөгч. За. Гээд ингээс орчиж байгаа юм шүү тий. Тий. Одоо энэ аяган доторх агаарын даралт байгуулад гал ингээд агаарыг багасгаад үүнээс болоод одоо дээр бидний дардаг агаар ингээд нэг доор дээр бүх талаас нь дарж байгаа. Тэг болохоор тогтож байгаа. Зөө тий. Энэ ч одоо үндсэн нэршлэн юу гэж явж байна? Нөгөө нэг агарын даралтын даралт байгаа тийм үү? Туршилт гэх юм. Одоо багш яг энэ бол одоо амьдрал дээр юу вэ? За амьдрал дээр болохоор одоо бид нэг ийм үлгэрүүд айгу хэрэглэдэг шүү дээ тий. Тэгээд дээрэс нь бомб байна. Бид нар ч ерөөсөө нөгөө агарын даралтыг гадна талд нь агаар даралттай байгаа, дотор талд нь агааргүй болгож байгаа. Тэгээд тэнд одоо бомбыг бол өвчин сороход ашигладаг юм уу тий. Энийг бол ингээд альва зүйлийг тогтооход хэрэгжилж шүү дээ. За тэгэл ингээд зарим одоо махны машин тэр юмнууд дандаа ингээд тогтдог болцсон байгаа шүү дээ. Агарын даралтгүй орчин үүсгдэг тийм ээ. Гэтэ зарим үед бас вакуумжуулагч гэдэг одоо хүнсний төхөөрөмжүүдийг бас вакуум тэд ч бас гадна талын агаараа л дараад байгаа байхгүй юу? Дотор нь агааргүй болгож чинь гэдэг. Одоо энэ нөгөө нэг гариг ирэхээс нөгөө үүнтэй холбоотой нэг тойронд бол тий агааргүй орчин байгаад байгаа шүү дээ. Одоо жишээ нь тэнгэр дээр явж байгаа онгоц дотор ирвэ агаартай байх юм бол тэр чинь бас яах нь нөгөө одоо нөгөө юуны битүү агаар нь өөрөө ингэ байгаад байдаг. Тэгтээ хүчил төрөгчтэйгээ байгаад байдаг. Гэхдээ тэр нь тодорхой хэмжээнд байхгүй болох юм бол бүх зүйлээс нь жижигэрч ингэ шахагдаад идэг тий. Яг л тийм зүйлс болт нь шүү. Тийм учраас сансрын хэсэгч жишээлбэл нөгөө зориулт диск фаундер хувц өмсөж байгаа шүү дээ. Тэр чинь одоо дэлхийд дээр байгаа агарын даралтыг хэвэн байлгаад тэгвэл тэнд очих юм бол агааргүй юм чинь бүх юм ингэ тэнд болохоор агааргүй болохоор энэ эсрэгээрээ тэлнэ. Гадна талд агаартай үед дарна. Зүг. Ялгаан тэр юм байна. За одоо болохоор хоёр талд нь ус тавьсан байна тий бодлоо шүү дээ. Ачаа нэмсэн. Зүгээр дахиад харуулъя. Сайн нөгөө лага хэдүүлээ бас өшөө удаан. Тэгээд сая удаацсан баха тий хэдүүлээ. Хөрчөөр бас гадна гаралттайгаа тэнцүү болчихоор өрөхгүй л. Нэрээ тийм. Тэгээ энэ хоорондор нөгөө ус маань багассан л гэсэн. Усаа нэмж байгаа. Тэгэхээр үндсэндээ 3 молекулын нэгдэл болчихно гэсэн үг үү? Тэ? Ус, чиг, усаар болохоор юу яаж байгаа? Энэ шилэн аяг энэ доотлын хавтан хоёрыг хооронд нь нааж гаднаас агаар оруулахгүй болгож байгаа гэсэн үг. Гэтэ энэ болгон байхгүй бол эн чинь энэ туршилт бүтэхгүй бах тий. Тэр нь шууд одоо шилэн аягаа энэ хавтан дээр тавьчвал одоо шууд сална. Энэ сорж шít одоо дуурч. Тий, ус маань болохоор чингэний гадарх таталцал гэдэг усны бөмбөсүүд нь хоорондоо таталцж байдаг. Жишээлбэл хоёр хавтгай шилээлээ гэхэд норгочоод ингээд тавьчих юм бол тэр салахгүй шууд ингэж хажууд ишнэ гэдэг. Одоо энэ хараад дэш. Одоо өргөд үзүүлж болоор шнэ. Болгоомжтой өрг. За
сайн байна. Амжилттай тий. Амжилттай. Туршилтаас амжилтгүй болохоор хэвчээ шүү дээ тий. Зүгээр амжилттай байна. Хан туршилтыг гэх үү. За дараа нь бас Тэгээ. гэлс үзүүлэх гэдэг байгаа тий. Үзүүлээ. Цаг байна бид. Юу Падмаска авчирсан байсан тэнд тэнд авчир тавьчих. Тэр хэрэгтэй юм байна. За эсвэл менежмент оруулаад өгчөндөө. Ааха. Бэлдсэн байна тийм ээ. Тий. Зүйтэй. Тэрийг доороо тавьж байгаа шүү дээ. Баярлалаа. Хайшиг авс. За одоо яах вэ? Падмасаа тавиад. Насаа тэгээд Энэ мөн юуны туршилт вэ? бас л агаар. Адилхан агарын даралт уу? Хан туршилт. Гэхдээ өөрөө сайн. Агаарыг бүх талаас дардаг гэдгийг баталж байгаа. Агаарыг Агаар бүх талаас зүг бүх зүг бүрээс дардаг гэдгийг. агаар илүү өөрийнх нь нөгөө юуны үлээ? Үндсэн шинж чанар нь HA2. дэлгэшээ нөгөө шинж чанар юу? Гарт баригдахгүй Тий. гэсэн нэг бас шинж чанар дагаад байна. Тэгсэр нээсээ бүх энийг дарж чадах маш хүчтэй юм байна тий. Тийм ээ харагдахгүй дарж байгаа нь бидэрт мэддэхгүй. Тэгтээ маш нөгөө одоо хүчтэй бас байх нь. За. За харъя. За гол дээр хөлс. Шүп. Ваа, тогтцоо. Ингэ тогтох хэвээр тий. Тий, таах хэвээр. Дахиад эргүүлж болох уу? Болно. Хит нурсан болохоор болохгүй юу? За нэг харуулъя тэхүү. За дахиад 1 2 3. За мондөг. За агаар яагаад ийм их хүчээр дараад байгаа юм лээ? Дэлхийн нөгөө агарын мандал нь нөгөө ойролцоогоор 10,000 км өндөр байдаг. Тэгээд тэр нь хүмүүсийн дээрээс дардаг. Тэр дэлхийд тойроод 10,000 км орчим өндөр юм агаар нь бүрхүүлэх нь шүү дээ. Тэр л одоо биднийг дарж эргээд хүний одоо цусны даралт ч гэсэн тэр даралтаас хамаарч идэг. Хэрвээ тэр даралт байхгүй бид нар тийшээ хүрээ явчих юм шүү дээ. Тийм хөрж явахаас илүү ер нь бол ингээд задарна. Тэгэхээр саран дээр ч юм уу очих юм бол тэнд агарын даралт байхгүй учраас бид нар тэнд бол амьдар байж чадахгүй л гэсэн үг. Бид нар анх төрхөөс л энэ даралтанд амьдарч байгаа. Тийм учраас дэлхий бол хүн төрөлхтнийх байх нэ. За баярлалаа. Амжилттай боллоо. Туршилт зурагтаар хийсэн чи ямар вэ? Жаахан сандарч. Гэтэ өмнө л үзчихсэн үү? Тэг өмнө үзчихсэн. Тэгээ сонирхолтой санагддаг гэсэн баха тий. Өөрөө ингэ үзүүлсэн чи яаж гоё юм уу? Гоё. Тэг сандарч. Сандарсан уу зүгээр. Физик хичээлийн гоёг бас бусад найзуудтай хэлж өгөөч. Физик хичээл нь одоо байгальтай одоо харьцаа сурахад хэрэгтэй байх гэж боддог. Нэрээ тийм тий. Манай болор эрдэнэ хичээлдээ сайн бах та. Тий одоо бас нэдлгоос хойш олимпиадад битээд бэлдээл яваад байгаа. Өөрөө тоо их сайн боддог. Миний зүй тогтол сайн одоо учрыг нь ойлгож чаддаг. Миний дурсгүй хүмүүсийг тиймэрхүү байдаг шүү дээ. Нэг хөдөлгөөнтэй байгаад байгаа нь нөгөө нэг аливаа зүйлийг сонирхолтой нь бас нөлөөлдөг байхад тий. Тэгвэл тоо мундаг боддог сайн хөө шүү дээ тий. Мэргэжлээ сонгоцсон уу? Арай сонгож хэмжээгүй. Гэхдээ одоо яг энэ чиглэлтэй дуртай юм чинь ямар нэгэн байгалийн ухаанаар одоо ингээл олон жилийн туршлагаа зүсгэхэд нэг хүмүүс чинь байгалийн ухаанаар явах магадлал нь өндөр л байгаа. Нөгөө нийгмийн ухаанаар биш ингээд тоо одоо байгалийн ухаандаа сайн тэрний зүүн тогтол дэрийг ойлгоод илүү хийх мундаг инженер IT ч юм тий тэр чиглэл рүү явах нэ. За баярлаа.